За сайн байцгаана уу, шинэ хэмжлэгтэй тавтай морил. За би энэ удаагийн хэмжлэгээр болохоор та нартай өөрийнхөө хэрэгэлдэг skin care, makeup бүтээгдэхүүнүүдэд танилцуулъя гэж бодлоо. Угаасаа ойрт нөгөө гадуур дотор явж ингээд гоё зугаатай юм хийх байгаа болохоор та хэд арай сонирхолтой байх юм болов уу гэж бодоод өөрийнхөө хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдэд танилцуулъя гэж бодож байна. Би тэгээ жоохон юмгар гардаг өмссөн ч жоохон бас бие бэрээ ташгүй шүү. За энэ түрүүнд болохоор хэдүүлээ оройныхоо арьс арчилгаанаас эхэлчихье. Би нөгөө нэг энийгээ ингэж тавиад гараа нуугаад байгаа байхгүй. Арай турхан харагдах юм болоо гэж. За тэгээд хамгийн түрүүнд болохоор энэ rice toner-ыг хэрэгэлдэг байгаа. I'm from rice toner байгаа. Энэ нь болохоор амар хурдан ингээд нүүрэн чингчдэг. Тэгээд бас нүрийг одоо цайруулах үйлчилгээтэй гэх юм уу? Ер нь бол надад айгүй тарж байгаа. Дараа нь rice toner-ийн ардаас болохоор ийм skin 1004-ийн Centella гэдэг ампул бол хэрэгжилж байгаа. Тэгээд энийг бас Монголоос явахдаа бөөндөө тавцсан. Дэлгүүр нэг аль биесээр нэгтгэсэн билээ. Энэ нэрээ нөгөө ямар ч одоо спонсор энтер юуч байхгүй шүү. Угаасаа газрууд надаар юмаа спонсорлуулах болоогүй. Би одч болоогүй байна. Тийм болохоор ямар ч бараа спонсоргүй би ямар ч одоо газраас мөнгө авахгаагүй зүгээр л яг өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдэд танилцуулж байгаа шүү гэж хэлье. За дараа нь ампулынхаа дараа болохоор Beauty of Joseon Glow Serum гэдэг байгаа. Энэ маань niacinamide-тэй propolis гэнэ үү? Propolis гэдэг юмтай юм байна. Тэрийг мэдэхгүй байна. Ямар ч зэн юм үлдээд нүүрэн дээр ингээ юм үлдээд ингээ заваараад идэггүй тэр мөрөн дээр ингээл хамаг нүүрний бүтээгдэхүүнүүд төрхсөн бүтээгдэхүүнүүд маань ингээ наалдаад идэг штэ. Тэнгүүд нэг тийм байхгүй амар хурдан шингэцдэг болохоор ер нь энийг хэрэгжилж байгаа. Тэгээ дараагийнх нь болохоор энэ Laneige Water Bank гэд тос байгаа. Одоо айгүй хурдан шингэцдэг байхгүй юу? Тэгээд тийм болохоор нүүрэн дээр бас нэг юм наалдаад ингээд байхгүй байдаг. Хэрвээ ингээд зарим өдөр ингээд миний нүүрэн дээр ингээд юм шингэхгүй юм шиг ингээд санагдаад байвал би энийг тосооч юм уус нэг серум ерөөсө дөрөхдгөө. Би нөгөө нэг Coco Bat буян гэдэг нөгөө эстетичнэгч байдаг штэ. Тэрний влогийг үзчихсэн чинь ерөнхийдөө ингээд нүүрэн дээр ингээд амар хүнд оргиод байгаад байвал заавал бүх юмаа ингээл нялаал түрхээд ах шаардлагагүй гэсэн. Тэгээ тэрийг хэрэгжүүлсний дараа бас арьс манаас арай гоё болоод байгаа юм шиг бол надад санагцсан. Норойны арьс арчилгаа бол иймэрхүү. Би нүрээ угаахын яриаггүй шүү дээ. За би нүрээ орой алган энэ Vanilla Co-гийн тосон цэвэрлэгчийг ашигладаг байгаа. Энэ Vanilla Co-гийн тосон цэвэрлэгч шүү дээ. Тэгээ хамгийн сайн нь энэ ягаан өнгөтэй юм шиг санагдсан. Бус нь болохоор нэг тийм жоохон арай өөр орчин арилгатай ч юм уу арай жоохон худлаа гэдэг юм санагдсан. Би одоо энэ тосон цэвэрлэгчийг бараг л худалч хүнд 10 жил бол хэрэгжилж байгаа, тасралтгүй хэрэгжилж байгаа. Тэгээд заавал давхар цэвэрлэгээ хийдэг. Гэхдээ эхлээд тосон цэвэрлэгчээрээ цэвэрлээ, дараа нь хөөсөн цэвэрлэгчээрээ цэвэрлэдэг. Тэгээд миний хөөсөн цэвэрлэгч болохоор бас яг энэ Vanilla Co-гийн хөөсөн цэвэрлэгч байгаа. Бас тэрийг ингээд нийлүүлээд ер нь 5-6 жилийн энэ хоёр бүтээгдэхүүнийг бол яг үнэхээр хэрэгжилж байгаа. Нүрээ гуйжуулахтай болохоро энэ Face Shop-оос ийм нөгөө нэг сувттай. Энэ ямар ч амар тийм зөөлхөн бүтцтэй нүур гуйжуулагч байгаа. Тэгээд нөгөө бөмбөрч унаад идэг штеп. Яг тийм нүур гуйжуулагч. Тэгээд энэ болохоор Америкт зардггүй. Би одоо Монголоос хүмүүс ирэх ч юм уу эсвэл аав ээж мэж ирэх үед дандаа энэ нүур цэвэрлэгчийг нүур гуйжуулагчийг бол цагтаг. Тэгээд ийм юмар гуйжуулах биш одоо нөгөө нэг арай өөр аргаар гуйжуулгээд идэг штеп. Exfoliate B12 ямар яасан ч үлээ нэг тийм юм түрхээд дандаа гүнээс нь гуйжуулдаг гэдэг нэг тиймэрхүү BH-ийг энтергээ тиймэрхүү юмнууд байдаг штеп. Тэгэнгүүт надад болохоор тэд нар ерөөсөө ингээд тохирохгүй арьсын маань бүр эмзэгшүүлээд байгаа юм шиг санагдсан. Тэгээд энэ нүур гуйжуулагчийг болохоор би яг 7 хоногийн 3 өдөр тэгээд бүтсэн өдөр 2 хэрэглээд тэгээд гуйжуулсныхаа араас заавал бол маск ер нь бол тавихыг хичээдэг. За ингээд ерөнхийдөө миний бол арьс арчилгаа бол иймэрхүү айл болох ингээд simple олон юм төрөхгүй байхыг айгүй хичээдэг. Би чинь яг ямар төрлийн арьстай вэ гэхээр ерөнхийдөө бол нэлээд хуран арьстай. Тэгээд одоо нүрээ угаачаад шууд юм төрөхгүй бол ингээд таталтаад шууд цайрцдаг байхгүй юу? Нилээн ийм хуран арьстай. Тэгээд гэхдээ маань нөхөр болохоор намайг бодвол арай өслөгдөө төрлийн арьстай гэх юм уу? Бид хоёр гэхдээ яг энэ бүтээгдэхүүнийг хамтдаа бүгдийг хэрэглээд
Тэгээд хоёуланд нь бол амар сайн таарж байгаа. Эдгээр нь болохоор бүгдээрээ pH баланс 5.1 хэд мэдтэй бүтээгдэхүүнүүд юм билээ л дээ. pH баланс надад бүр ингээд нүүрний арьс арчилгаанд бол хамгийн чухал санагдсан байхгүй юу? Надад ер нь бол нэг батг гардгүй байхгүй миний арьсан дээр тэгээ бараг нэг батг гарчлаа гэдэг тийм төрлийн арьстай байсан. Тэгээд тэгсэн чинь хадмуутаа хөдөө яваад миний арьсан дээр өдөр 50 батг гарсан заяо. Тэгээд бараг нэг хэдэн өдрийн дотор бараг 150-60 батг ингээд нэг удаа ингээд гарсан. Тэгээд яагаад тэгсэн бэ гэхээр би ерөөсөө ингээд 7 хоног одоо бис чадаагүй. Тэгээд ерөнхийдөө дотроо өөрийгөө хордуулаад исэн юм шиг байгаа. Тэгээд тийм болохоор ингээ амар их батг гараад тэгээд би тэгж батг гарахаар анх удаа л тэгж амар их батг гарч байгаа болохоор гээд би бол шахаж болохгүй гэдээ угаасаа ойлгоцсон. Тэгээд шахахгүй тэгтээ ингээл тэрийг аль болох ингээл эмчилгээл баахан ингээд одоо батг хатаадаг тийм төөнөр мөөнөр тэгээл нэг тийм одоо амар хүчтэй найрлагатай бүх бүтээгдэхүүнийг ингээ нэг дор хэрэглээд арьсаа бүр эмзэгшүүлээд тэгээд бүр 158 батг бүр тэрнээсээ их батгтай болсон. Тэгээд тэрнээс болоод бас нэлээд нэг хэсэг сорвтой болоод амар өөртөө ихтгэлгүй явсан. Түүгээрээ би одоо юу ойлгож авсан бэ гэхээр аль болох ингээд нүүрэндээ тийм хүчтэй юм ингээд нэг дор хэрэглэхгүй байх. Ялангуяа ер нь тиймэрхүү юм нүрийг бүр эмзэгшүүлээд хамаг одоо pH балансыг алдагдуулаад байгаа юм шиг санагдсан. Тэгээ одоо болохоор нүүрнийхээ арьсны одоо балансыг хамгийн гол нь амар сайн тэнцвэртэй авч явах амар чухал санагдсан. Гэхдээ нүүрний одоо арьс арчилгаа нь хамгийн чухал нь хүний нойр, хоол, тэгээ доторх эрүүл мэндэл хамгийн чухал юм шиг санагдсан. Одоо хичнээн амар гоё үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээ, хичнээн ингээд амар гоё арьс арчилгаа хийлээч гэсэндээ хэрвээ чи нойр муутай ч юм уусвал амар тийм нөгөө нэг жанк хоол иддэг бол чиний арьс угаасаа гоё яахгүй юм байна гэсэн бол дүгнэлтэнд бол хүрсэн. За тэгээд нойр гэдэгт амар чухал, амар сонин заяа. Одоо ингээд би ерөнхийдөө жоохон орой унтдаг. Тэгээд 10, 11 гээд унтсан үед маргааш өглөө арьс бүр гэрэлтэй л явдаг. Арьс үнэхээр гоё ингээд гэрэлтдэг заяа. Тэгэнгүүт яг ингээд нойр бол бас хамгийн чухал фактор юм байна гэдгийг бол амар ойлгосон. За бас тэгээд нэг юм хэлэхэд би тийм нөгөө үнэтэй бүтээгдэхүүн бол маш их хэрэгжилж үзсэн. Одоо нөгөө Dior, Clarins, тэгэл Chanel, Manel-ийн ч юм уу арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд зөндөө хэрэгжилж үзсэн. Тэгээд Dior, Chanel, Manel ч юм уу тиймэрхүү юмнууд бол надад нэг амар таалагдаагүй. Тэгээд яаж яахт нэг тийм жоохон үнэртэй устай байд юм байлээ шүү дээ. Тэгэнгүүт нэг жоохон ингээд нүүрэндээ үнэртэй ус ингээд өргөчин гэхээр бас жоохон ингээд нөө гэж бодогддог. Тэгснээ Clarins бол яг серум нь бол үнэхээр гоё юм байлээ. Тэгээд одоо Clarins би нөө ChatGPT-гээс асуугаад тэгээд Clarins-ийн одоо энэ серумыг ингээд орлого бүтээгдэхүүнүүдийг танилцуулаач гэсэн чинь миний сая солонгос бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан байхгүй юу. Тэгээд Clarins бол яг үнэхээр таалагдсан. Гэхдээ нөө байн гаваад хахаар ингээд амар үнэтэй одоо бараг л нэг серум нь $190 авдаг. Тэнгүүд амар үнэтэй авъя. Тэгээд байнгын ингээд $190 тийм аваад дахаар амар тийм санхүүгийн хувьд амар буруу юм шиг надад санагдаад тэгээд өөртөө ямар ч таарах бүтээгдэхүүнүүдээ ол одоогийн байдлаар олсон байгаа гэж бодож байна. За цаашаа үргэлжлүүлээ. Би тэгээд юу хэлэх юм мартчихсан байна. Зохиндоо би бараг 22-3 дагаас эхэлж хэрэгэлсэн. Энэ болохоор Neutrogenaгийн ретинолтой зохины тос байгаа. Тэгээд энэ Америкт бол Walmart-д л $20 гэдэг нь санагдаж байна. Тэгээд энэ уул нь өглөө оройдоо хэрэглэх хэрэгтэй юм шиг байна. Би тэгээд өглөө энийгээ хэрэглэчээд нүрээ будахаар энэ бөмбөгнөөд идэх хэвгүй юу? Нэг тийм юмнууд ингээ бүрэн хилээд тийм болохоор тэгэж амар хэрэглэх дурггүй зөвхөн оройдоо хэрэглэж байгаа. За одоо үс арчилгаа руугаа оръё. Би нөгөө сая хэрэгэлсэн болохоор энэ жоохон заваа би жоохон арчижээ. За үсэн дээр болохоор би энэ Moroccan Oil-ийн Extra Volume шампу гэдгийг хэрэглэж байгаа. Энэ шампуны яадаг вэ гэхээр маш гоё одоо нөгөө нэг чигшүүлдэг гэх юм уу, үсэг амар гоё чигшүүлдэг. Тэгээд бас хөвсөлөгдөг одоо төрлийн шампунь байгаа. Тэгээд энэ болохоор ангижруулагч нь жоохон заваа байж магадгүй шүү.
Тэгээд энэ бас ингээд нөгөө хөвсөлөгдөг ангижруулагч миний өвс ингээд ерөнхийдөө жоохон орой олоод ирэхэрч тэр юм уу ер нь бол жоохон ингээд шалчичдаг ус шалчиж хараа ингээд бүр амар сонин царайтай харагдаад идэх хэвгүй юу. Тэгээд тийм болохоор аль болох юм хөвсөлөгчтэй шампу хэрэглэж байгаа. Гэхдээ бас нэг юм хэлэхэд энэ шампуныг ингээд нөгөө байнга хэрэглээд тахаар бас ингээд үсний тослохыг сайн арилгахгүй байгаа юм шиг санагдаад би энийгээ Pantene-тэй ингээд хамт хослуулж хэрэглэдэг. Тэгэхгүй бол Pantene бол ингээд яг бүх ингээд үсний тосыг бол амар сайн авч байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ болохоор нэг тийм яг ингээд үсийг нэг сайн угаахгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэх юм уу. Яг ингээд зарим одоо сайн чигшүүлмээр байгаа үедээ яг энийгээ хэрэглэждэг. За ямар ч юм энэ хоёрыг бол хослуулж хэрэглэдэг. Тэгээд үсээ угаасныхаа дараа болохоор ийм System Professional гэнэ Balance Energy Serum гинэ ийм хэрэгэлсэн. Тэгээд энэ болохоор би нэг өмнөх хөчлөг дээр та хэдэд хаанаас нэг үсний нэг серум авсан тэгээд тэрээ та нарт харуулна гэсэн шүү дээ. Энэ маань болохоор дөнгөж усанд орсныхоо дараа яг хуухандаа түрхчихдэг. Тэгэнгүүтээ энэ ямар үйлчлэгээтэй вэ гэхээр хууханд нөгөө нэг одоо үс булцуундаа ингээд ороод ингээд чанга байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд булцууг нь чангалж өгдөг. Тэгснээ тэгшүүлж мэгшүүлдэг. За ямар ч гэсэн би нэг хуухаа уншлуулсан байхгүй салон дээр очиод тэгээд тэгсэн чинь булцуу чинь бүр ингээ амар сул байна. Чиний үс ингээд шууд унахад бэлэн байна. Тийм болохоор ийм ер нь бол тийм булцуу чангалдаг серум хэрэглүүл зүгээр юм байна гэд надад зүйлсэн учраас энийг бол хэрэглэж байгаа. За тэгээд дараа нь болохоор Moroccan oil-ийн үсний тосыг бол хэрэглэж байгаа. Энэ үсний тос бол яг үнэхээр амар гоё заяа. Яг одоо үсээ сэнсгээс өмнө ч юм уу эсвэл яг ингээд гарахаасаа өмнө ч юм уу эсвэл сэнсгснийхаа дараа ч юм уу үсний тосоо ингээд өрчөнгөд амар гоё ингээд гялцдаг. Тэгээд бас арай нэг тийм үсийг хамгаалж өгч байгаа юм шиг бол надад санагддаг. Гэхдээ яг би тэрийг бол сайн мэдэхгүй байна. Тэгээд бас амар гоё үнэтэй. Манай анаад болохоор энэ Moroccan oil-ийн үнэр нь хитрхийн амар хурц нэг тийм араб үнэртэй санагдаад тэгээд анаа ерөөсөө хэрэглэх дурггүй гэсэн. За би энэ нарны тосоо танилцуулаагүй юм шүү дээ. Энэ нөгөө Biore-ийн нарны тос SPF нэмэх 50-тай гэд байгаа аахгүй юу. Тэгээд энэ нарны тосыг болохоор Японоос авдаг. Манай ээж Япон амир их явдаг аахгүй юу. Тэгээд яг болгонд энэ нарны тосыг ер нь бол цагчдаг. Тэгээд бас ийм арт энэ төр ер нь хаас айгүй л энэ тос байгаа дөө монголоор бол. Тэгээд би энийг сая Монголоос 148,000 авсан баха. Тэр тэгтээ надад жоохон үнэтэй санагдсан. Японд амир хямдхан байдаг гэсэн. Гэтэ угаасаа тэгэл зардал мардал бүх юм багтгаарч аргагүй л дээ тий. За тэгээд энийг бас танилцуулаагүй юм байна. Энэ доктор Алба илүү, Ди Алба илүү далба. Манай хөрөгт хоёрын далба гэж хэлдэг. Тэгээд яг нөгөө нэг нүрээ будаагүй гэр мөртөө сууж байгаа үедээ ч юм уу энэ одоо далбаг хэрэглээд нүүрлэг ингээ жоохон байж байгаа цацаад арай чигшүүлээ гэж бол боддог. Тэгээд үсээ энэ бүтээгдэхүүнүүдээ хэрэглэж дуусны дараа мэдээж Dyson маань байгаа. Тэгээд би энийг болохоор Walmart-аас нөгөө refurbished гэдэг нь авсан байхгүй юу? Нөгөө хүмүүс буцаажсан ч юм уу тиймэрхүү юм байвал арай хямдхан байдаг. Тэгээд тэрийг нь авсан. Ерөнхийдөө бол би энийг энэ одоо хушууг нь тэгээд бас энэ хушууг нь л хэрэгэлдэг. Энэ хушууг нь хэрэглэхгүй маа сая тэгтээ хэрэглэж үтсэн. Сая ингээд одоо яг дотор талын харвал ингээд арай илүү орогдсон юм шиг. Одоо энэ хэсэг нь яг саяны жижиг хушуугаар ахгүй юу? Тэгээд энэ нь болохоор ингээд том хушуугаар хийсэн байгаа. Том хушуугаар ингээд үсээ орооход болохоор зүгээр нэг тийм үсээ сэнссэн юм шиг болдог. Тэгэнгүүт энэ жижиг хушуугаар нь болохоор үсээ орооход арай нэг тийм жоохон ороодсон ч юм шиг тиймэрхүү vibe бол өгд юм шиг л санагдсан. Dyson бол яг эмэгтэй хүнд байх must have гэж би бол боддог. Өмнө нь ингээд үсээ янзлахгүй ямар ч асуудалгүй би хөрхөн л байсан. Тэгээд тэгсэн чинь үсээ янзлдаг болсны дараа бол одоо би ингээд гэрээсээ хартаа үсээ янзлахгүй гарахгүй. Заавал үсээ янзлж л гардаг. Бүр ингээд нэг тийм юу болсон. Нэг тийм үсээ янзлахаар ингээд нэг гой нүүр мүр ингээд будаад яг гой ингээд болж байгаа юм шиг бол надад санагдаж байгаа байхгүй юу. Одоо энэ миний бичлэгийг дандаа эмэгтэй хүмүүс үзэж байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд та нартай хандаж ингээд нэг юм хэлмээр байна гэх юм уу. Би зарим бүр ингээд найзтайгаа бүр ингээд жоох муудалцсан заяа энэ тал дээр. Яагаад вэ гэхээр хүмүүс ингээд
нүрээ хүмүүс чинь будах дургүй хүмүүс гэж байдаг шүү дээ. Тэгээд зөвхөн нарны тосоо ингээд түрхэд гарчдаг. Тэгэнгүүт тэр хүмүүс ингээд яг ажиглаад тахаар амар сэвхтэй болсон байдаг аахгүй юу? Тэгэнгүүт тэр ингээд сэвхий чи арилгахад хэцүү. Тэгээд ядаж те нүрээ кремдээд гараарай гэж амар хэлмээр байна. Яг хичнээн будах дургүй байсан ч гэсэн нүрээ кремдээд гарвал одоо давхар хамгаалт болж байгаа юм шиг болногддог байхгүй юу? Маань хөр нэг тийм өвгтэй болсон. Чи ядаж кремдэж байгаа мó эсвэл ингээ нүрээ будаж байгаа мó гэд надаас яг тэгэж асуудаг. Ядаж кремдэх нь одоо ганц 2 минут л болно. Нүрээ будах чинь арай удаа шүү дээ. Тэгээд надаас яг тэгэж асуудаг. За одоо хэдүүлээ мейкап руугаа оръё. Би чи энэ гараа нууж байгаа шүү дээ. Гарныхаа нөгөө бүдүүнийг нууж байгаа. За тэгээд ийм хөрхэн пауч Amazon-оос би захиж авсан. Жохон хэртэй л гэж магадгүй. Би нөгөө нэг уулын хүмүүс чинь нүүрний будан модгаа танилцуулахтай амар гоё арчиж марцсан цэвэрхэн бүтээгдэхүүн танилцуулдаг шүү дээ. Гэхдээ би яг одоо байгаагаар нь танилцуулъя гэж бодож байна. Жох арчиж. За энэ бас ингээд Монголоос авч ирсэн Дуна гэдэг крем байгаа. Ер нь бол ингээд нэг крем авчихаар амар уддаг. Тэгээ би энийг 3 жилийн өмнө авсан баха. Тэгээ надаа ингээд 3 жил болж байгаа. Гэхдээ стил амар ихээрээ байгаа. Баггүй юу энэ крем. Тийм болохоор ингээд шинэ крем авч чадахгүй. Тэгээд хуучнаа хайж чадахгүй нэг тиймэрхүү нөхцөл байдалтай байгаад байна. За тэгээд дараа нь болохоор би Nars-ийн хуурай пудр хэрэгэлдэг. Тэгэхгүй бол нөгөө крем түрхэд олон цаг явахаар нүүрний будаг ингээ орой бараг ингээ байхгүй болсон нэг тийм байхгүй болсон цаашаа юм бэ. Крем маань ингээ борлож бүр ингээ халттай зарагдаад байдаг байхгүй юу? Ийм нөгөө хуурай павдер түрхэд өгвөл нүүрний будгийг ингээ түгжээд гоё хаагаад орой гэхэд яг нөгөө будгны хിവэрэ байдаг. Энэ чинь юуны яг үлээ Real Technique билүү? Тэрний багснууд бол байгаа. Тэгээ би саяныхаа хуурай павдрыг болохоор энэ багсаараа түрхдэг хамгийн том багс нь. Жохон заваалах нэлээд олон жил хэрэгжилж байгаа. Тэгээ кремийн угаасаа спонжор түрхэн бас Real Technique-ийн. За тэгээд дараа нь болохоор Charlotte Tilbury-ийн сүүдэр хэрэгэлдэг. Хуурай сүүдэр бол хэрэгэлдэг. Тэгээд энийг бас надаа 3-4 жил болж байгаа. Нэг авчихаар амар уддаг. Энэ бас нэг хөрхөн үнэтэй байдаг 100 хэдэн доллар байдаг. Тэгээд ийм амар том толтой. Жохон заван шүү. Ийм жохон том толтой. Тэгээ би ингээд нэлээд хэрэгэлсэн байгаа. Энэ сүдрээ би яаж хэрэгэлдэг вэ гэхээр та нарт яг багсаараа харуулъя заяа. Би энийг саяхан би нөгөө нүрээ амар гоё бодуулаад Монголд очихдоо Момошко гэдэг нэг охиноор бодуулсан хгүй амар хөрхөн. Тэгээд надаа ингээд гоё яг зааж өгсөн. Одоо хамар өндөрлөхийг гэх юм уу. Ингээд эндээсээ зөөлхөн авч агаад тэгэнгүүтээ энэ нүдний ухархаа шүү дээ тий. Би болохоор өмнө нь хөмсгнийхөө эндээс шүү доошоо ингээд хамраа өндөрлөхтэй зураад идэгээс ахгүй. Тэгэнгүүт тэгэж биш. Нүднийхээ ухархаанаас ингээд явал арай өндөр хамартай болд юм байлаа. Тэгээ аль болох одоо энэ хамар өндөрлж байгаа юугаа ингээд ойрхон тавиад өгөх хэрэгтэй юм байлаа. За тэгээ тэгэнгүүтээ би Real Technique-ийн энэ багсаараа болохоор энэ бүр манай хүн ингээд доотлын идэж мэдээд бүр амар олгоо хийцэн. Энэ багсаараа болохоор яг чанааныхаа эндээс тэгээд ингэж дээшээ одоо сүдэр зураад тэгэнгүүтээ яг ингээд сүдэр зурдаг. Тэгээ тэрийг ингээд сайн уусгаж өгөөд за дараа нь болохоор ийм юу хэрэгэлдэг. Anastasia Beverly Hills тэрний ийм нөгөө нэг гэрэл хэрэгэлдэг. Гэхдээ би энийг бол та нарт бол ерөөсөө зөвлөхгүй шүү. Энэ яагаад гэвэл нөгөө амар саатай юм бэлээ. Одоо ер нь яг хүмүүс дуртай байж болно. Гэхдээ одоо ийм саатай хайлайт одоо гэрэл хүмүүс түрхээ бол болцсон байлээ шүү дээ. Аль болох тийм саагүй те будаагүй юм шиг тиймэрхүү гэрэл түрхдэг болсон байлээ. Тэнгүүд нь би тэрийг мэдгүй ийм саатай гэж мдээгүй онлайнаар захиад авсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ийм ирсэн. Гэхдээ яхаа би хэрглэж байгаа. Одоо нэгэнд авцсан юм чинь гэж бодоод уулын буцааж болох байсан байлээ. Тэгээ энийг болохоор би хамарныхаа үзүүрт уруулныхаа дээр тэгээд одоо хамарны энэ нуруунд дээр нь түрхэж өгдөг. Тэгээ хаяа энэ хаваараа ингээд түрхээд өгчөнгөд амар хөрхөн гэрэлтэй болчдөг байгаа. За дараа нь ийм Dior-ийн нүдний тэнага. Энийг болохоор манай бэрэгч өгсөн. Тэгээд ийм амар хөрхөн тэнага.
Тэгээ би энийг шууд авсан өдрөөсөө хойш шууд хэрэглээд эхэлсэн. Энэ яг би өөрөө харагдчихна харж байна. Нөхөр надад эмзэг өгсөн. За тэгээд энэ өнгнүүднээс амар хөөрхөн, саанаас айгу талагдсан. Тэгээ саагаа болохоор нүднийхээ энэ уртлаар тэгээд бас энэ доогоор нүднийхээ доогоор ингээд саа тавиад өчтдөг. Тэнгүүд нүд бас арай том харагдаж байгаа юм шиг бол санагддаг. Тэгээд бортен тэгээд энэ тэнийг ингээ холиод нүдэн дээр жоохон уусгаа тавиад өчтдөг. За дараагийнх нь болохоор Urban Decay-ийн юм нүдний саа байгаа. Би ер нь бол нүдний саанд амар дуртай. Тэгээд аль болох нүдэн дээр маш их саа тавих дуртай. Яг нүднийхээ одоо зовхны яг энэ дунд хэсэгт саа тавьж өгдөг. Тэгэхээр бас яг үнэхээр гоё. Дараа нь болохоор ийм blush байна. 3C гэдэг газар юм байна заяа. Гэхдээ би яг сайн мэдэхгүй. Нэг Солонгост явж байхдаа би бүр өгтлээ хайж агаад авсан байхгүй юу. Яг одоо энэ брендийг ингээ зорж бол яваагүй. Би зүгээр peach өнгөтэй. Гэхдээ яг жоохон ягаандуу тийм өнгөтэй ингээ blush хайж явж агаад тэгээд энийг болсон байхгүй юу. Надад болохоор би ингээд ерөнхийдөө нэлээд бор арьстай таад одоо гармаар харуул би нэлээд бор арьстай. Тэгээд надаа тийм ягаан blush бол надаа ингээд жоохон захгүй юм шиг бол санагдсан. Тэгээд blush-аа болохоор би хаана тавьдаг вэ гэхээр бас энэ би том багсаараа тавиад өгчдیں۔ Гэтэ би одоо ингээд мейкап хийдэг хүн биш те. Тэгээд яг ингээд яахгүй яж магадгүй. Зүгээр өөртөө ингээд зөгтгөөрөө тавьдаг гэх юм уу. Blush-аа аваад би яг эндээсээ ингээд тавьчихдаг. Тэгээд тэнгүүтээ нүүрэн дээрээ бас ингээд хэсэг уусгаа тавиад өгнө. Тэгээд тэнгүүд нүүр хамаагүй жижигхэн болдог зэ. Би болохоор өмнө нь blush тавихаар надаа ингээд амар зөгтгөө. Би ингээд нэг жоохон улаан хазартай хөөгчиг санагдаад идэгээс ахгүй юу. Одоо яг blush хэрэглэхгүй үнэхээр явж чадахгүй. Blush бол яг үнэхээр хамгийн must те бүр нүрийг амар гоё жижигхэн болгож харагдуулдаг гэсэн. Тэгэхээр би бодоггүй байхдаа энэс том нүртэй гэсэн. За юм бэ. Би нэрээ Монголд гоё нүрээ будуулсан гэдэг байгаа шүү дээ. Уул нь би амар ингээ гоё нүрээ будуулсан даанч юу яаж чадаагүй. Гоё зураг юус авахулж чадаагүй байхгүй юу. Тэгээ би тэр нүүр будсан охноос юу сурсан бэ гэхээр ингээд нүүрний фаундейшн ч юм уу ингээ бейсээ тавихтаа ингээд спонжоор амар тийм зөөлхөн товших хэрэгтэй юм байлээ. Тэгэнгүүт би болохоор өмнө нь яадаг байсан бэ гэхээр амар чанга ингээд түрхээд идэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэгэж ерөөсөө болохгүй ингээд амар зөөлхөн ингээд товшоод навал илүү ингээд гоё одоо шингэж өгдөг гэх юм уу. Тийм байсан юм бэлээ. Би тэрийг ерөөсөө мэдээгүй байсан. Тэгээд зөөлхөн тавчдаг болсноос хойш ингээд миний тухны арьс ингээд амар хурдан хураашаа ингээд хуулраад идэх байхгүй. Тэгээд тэр маань болохоор крем төрсний дараа ингээд барзаагаад нэг ингээд хуулраад байж харагдах нь арай гайгүй болцсон. Тийм бай. За тэгээд би хөмсгөндөө болохоор ийм Glossier гээд юу ячдаг штэ жоохон өнгө оруулаад тэгэнгүүтээ ингээд нэг жоохон чангалаад ингээд дээшээ болгоод ингээд босгочдөг штэ. Тийм авсан юм бол би энийг жоохон сэтгэл хөдлөлөөрөө хөөрлөөр авцаахгүй юу. Тэгээд авсан чинь миний хөмсөг хитрхи тод болоод тэгээд би ер нь бол энийг ингээд хэрэглэхэ болцсон. Тухайн үед надад эхлээд хэрэглэхэд амар гоё санагдсан байхгүй юу. Тэгэнгүүт одоо ингээ хэрэглэнгүүд амар тод хөмсгтэй байхаар хүн ингээ жоохон хөшөө харагдаад байгаа юм шиг надад санагддаг. Би хөмсгөний харанда гэсэн бол за хөмсгөний харанда Etude-ийн за би энийг яг хаанаас авсныг заяа бэлгээс би 3 жилийн өмнө бас авсан заяа. Тэгээд энд нөгөө амар бүдүүн гардаг ингээд амар бүдүүн юутай. Тэгээ би яг энийг бол уул нь хэрэгэлдэг байсан аахгүй. Тэг нэгэнд тавцсан болохоор хэрэглэхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгээд хөмсгөө зурж байгаа. Би ойртоод хөмсгөө харуулвал нэг иймэрхүү байна. Миний хөмсөг угаасаа ерөнхийдөө нэг гайгүй хэлбэртэй. Тэгээд зүгээр нэг жоохон ингээд сүүлийн зураад өгдөг байгаа. Тэгээд энийг бас та нарт ерөөсөө зөвлөхгүй. Би тухайн үед нэг 10,000-аар л авч байсан баг. Гэхдээ гоё нарийнхан гардаг ингээд ширхэг зурж болдог хөмсгөний харандаа авбал амар зүгээр шүү. Зүгээр юм бэлээ шүү гэж хэлмээр байна. Ярьсараа амар амсгаад чинь. За тэгээд дараа нь болохоор NYX-ийн eyeliner хэрэгэлдэг. Энэ ерөөсөө буудгүй амар. Walmart-д нэг $7-8 гэдэг байх. Тэгээд минийх бүр ийм болцсон.
харагдчихэв та нарт. Бүр ийм болсон. Би энийг баран ингээд жил хэрглэж байгаа хаа. Бараг 2 жил хэрглэж магадгүй. Надад юу болсон ингээд ерөөсө дуусахгүй. Тэгээд дуусаагүй болох миний бараг бүх бүтээгдэхүүнүүдийн хугацаа дууссан байж магадгүй. Нүүрний бүтээгдэхүүнүүдийн ямар ч амар уддаг. Дараа нь болохоор ийм Sky High-ийн бас тийм усны хамгаалттай сармусны бодог байгаа. Энэ болохоор амар бөөгнөрөөд арилждаг болохоор шууд ингээд нүрээ угаахад амархан арилгаддаг гэх юм уу. Тэгээ би дараа нь бас ерөн сармусны бодог би байнга туршиж үздэг л дээ. Гайгүй хурдан дуусчдаг болохоор тэгээд энэ L'Oreal-ийн ийм бас сармусны бодог уулны хэрглэж байгаа байхгүй юу. Тэгээд гэсэн чинь энэ харалж үлдээ бөөгнөрч одоо арилахгүй болохоор нүдэнд ингээд заавал давхар ингээд юм humаар арилгах шаардлагатай болохоор амар ядраатай байдаг. Тэгээд ер нь ол энийг нэг бас зөвлөхгүй. Би энийг бас харуулсан марцсан байна. Би энийг Sephora-гаас shade oil-уу тэндээс авч ирсэн. Би энийг ингэж утсаахгүй юу. Зүгээр л ийм нэг $5 ч юм уу арай нэг хямдхан юм амж болно шүү дээ. Тэгэнгүүт эн чинь хизээч эвдрэхгүй учраас би за нэг мөсөн гайгүй чанартай юм чи надад тэгээд амар олон жил болох. Би энийг бараг 20 жил хэрэглэх байх заяа. Тийм болохоор арай үнэтэйг авсан. Энэ $20 байлгүй. Тиймээс маа. Дараа нь болохоор Huda Beauty-ийн энэ нэлээд бор өнгөнөөс энэ баг хамгийн бор өнгөнөөс нь баха Toasty Brown гэдэг өнгийн байна. Тэгээд энүүгээрээ болохоор юу гэдэг вэ гэхээр уруулныхаа гадна талыг ингэж хүрээлээд нэлээд бор болсон заяа. Тэнгүүт нь дотор талаад нь клоос өнтер төрхөнгөт амар тийм гоё байдаг надад. Тэгээд надаа уруулын бодог бол янз бүр байна. Энэ манай хүү ингээд нөгөө нэг юу яцсан онгоолгоо тухаж мухаад идэж мэтээг нь хараа бүр ийм болгоцсон. Харагдчихэв үү? Энэ Fenty Beauty-ийн ийм уруулын бодог байгаа. Надаа энэ ихтэй амар таалагдд юм аа. Бас жоохон нэг удаад ирэхээрээ жоохон онцгүй болцдог юм шиг санагдсан. Эхэндээ бол ингээд амар гоё нэг тийм ялдам ягаан өнгө нэг гарах. Би яг уруулаа амар тийм ялдам ягаан өнгөөр будахыг хүсдэг байхгүй юу. Тэгээд гэсэн чинь энэ болохоор бас эхэндээ тийм байж байгаа сүүл рүү яг тийм байха болцсон. Дараа нь болохоор би энэ бас манай хүү идэж мэдээ заван болгочихсон. Энэ болохоор Charlotte Tilbury-ийн уруулын бодог байгаа. Бас жоохон бордон өнгөтэй. Би тэгээд уруулын бодгийг ингэж дуустал хэргэлдэг гэдэг одоо. Бүр ингэ дууссан гэдэг одоо. Тэгээ энэ гэхдээ яг жижигхэн мини сайз нь л та. Тэгээд уруулан бодог чинь нөгөө нэг ер нь жижигхэн авчвал зүгээр надад бол тийг санагдаад идэв. Бас л энэ заван болчих. Tambourine-ийн уруулын lip balm байна. Эндээ би бас айгуу дуртай. Тэгээд дараа нь болохоор уруулын бодгон дээр Dior-ийн lip glow oil байгаа. Тэгээд эндээ бас дуртай. Би нөгөө нэг Dior-ийн lip balm билүү бас нэг юм арай гоё уруулыг амар гоё чигшүүлдэг. Тэрэнд бол үнэхээр дуртай. Амар олон жил бол тэрийг хэрэгэлсэн. Тэгээд одоо бас гоё шин уруулын бодог бол бас амар би гар хаажсэн чи. Бас гоё шин уруулын бодог бол яг амар л байгаа. За нэг иймэрхүү бодогнуудаа танилцуулаад дуслаа. Энэ нэлээд урт бичлэг боллоо. Тэгээд энэ бичлэгийг зөвхөн эмэгтэйчүүд үзэж байгаа юм чинь бас та нартай хандаж хэлэхэд ингээд хүүхэд гаргасан, гэртээ суусан гээд өөрийгөө хизээч бити хаяараа яг ингээд хүмүүс ингээ өөрийгөө хайцсан амар харагддаг байхгүй юу. Ингээл нүд мүрээ бодохгүй одоо яадаг чинь би бол нүрээ бодоод хамгийн гоё дээрээ яг тавих амар дуртай. Тэгчээж өөртөө амар гоё ингээд ихтгэлтэй байдаг. Яг нүрээ бодохгүй ихтгэлтэй хүмүүс бас бүр амар ихтгэлтэй хүмүүс байдаг бах. Тэгтээ ингээд нэг тийм өөрийгөө ингээд гоёор байхыг мэдрэх хамгийн гоё байдаг. Тийм болохоор таадтай хамгийн гоё дээр байгаарай. Ер нь хамгийн хөөрхөн байгаарай. Өөрийгөө хизээж бити хаяарай. Тэгээд хамгийн гоё юм хэрэглээрэй л гэж хүсэе да. Тэгээд дараа дараагийнхаа бичлэгээр уулзъя баяр таа.